хандаа байна. Сэтгүүлч Гансарусын ээлжид нийтлэлийг хүргэе. Тэрээр энэ удаад Монголд чөлөөт хэвлэл устгахад хоёрхан алхам үлдээд байна хэмээн бичжээ. Нийтлэлийг хүргэе. Монголд өрнөд байгаа чөлөөт хэвлэлийг устгах гэсэн оролцох олон нийтийн дургуутсыг төрүүлээд байна. Манайтай ойрхон жишээ гэвэл Хонконгт ийм үйл явц тодорхой үе шаттайгаар өрнөж чөлөөт хэвлэл үндсэндээ устгагдсан билээ. Үүнээс гадна Турк, Унгар, Орос, Беларус, Мьянмар зэрэг улсууд ч хэвлэлийн эрх чөлөөг дарангуйсан тодорхой жишээнүүдийг дэлхийн нийтээрээ харж байна. Хонконгт 2019 оноос 2021 оны хооронд чөлөөт хэвлэлийг устгах ажлыг дараах үе шаттайгаар явуулсан байдаг. Ардчилсыг дэмждэг Apple Daily сонины санхүүжилтийг хааж, хөрөнгийг нь царцаах байдлаар санхүүг нь боомлсон. Үүний дараа үндэсний аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлж сэтгүүлчдийг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгасан. Ингээд цагдаа хүчний байгууллагыг сэтгүүлчдийн эсрэг ашиглаж Apple Daily-гийн редакцид нийчлэг хийж удирдлага сэтгүүлчдийг нь баривчилсан байдаг. Эрх баригчид улам даварч бусад хэвлэл мэдээллийг хяналтаа авч эхэлсэн бөгөөд Stand News, Citizen News зэрэг бие даасан хэвлэлүүдийг хаасан байдаг юм. Бүх чөлөөт хэвлэлийг дарж авсныхаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хяналтаа авч нэг талыг барьсан буюу өөрсдийгөө магтуулсан мэдээллийг түгээх болсон. Турк улсад 2016 оноос Эрдоған хэвлэл мэдээллийн хяналт тогтоож төрийн бодлогыг шүүмжилсэн олон редакцийг хааж сэтгүүлчдийг террорист бүлэглэлтэй холбоотой гэж буруутган шоронд хорьсон нь харамсалтай. Төрийн мэдлийн хэвлэлүүд давмгайлж хараад бус сэтгүүлзүү бараг устчихад байгаа. Унгар улсад ерөнхий сайд Виктор Орбан ирэх барьснаас хойш шүүмжлэлт хэвлэлүүдийг худалдан авч хаах эсвэл төрийн хяналтад оруулах зэргээр чөлөөт хэвлэлийг дарсан бөгөөд төрийн хэвлэлүүд зөвхөн эрх баригчдын захиалсан мэдээллийг цацдаг. Манай хойд хөрш Орос улсад чөлөөт хэвлэл үндсэндээ устдаад 25 жил болж байна. Олон нийтийн телевизүүдийг төрийн хяналтад авч сөрөг хүчний дуу хоолойг бүрмөсөн хаасан бөгөөд олон сэтгүүлч алуулж баривчлагдаж эх орноосоо дүрвээд байна. Украин руу халдан давтлах үед дайны эсрэг худал мэдээлэл тараасан гэх нэрийдлэр үлдсэн хэдхэн хараад бус хэвлэлүүдийг хааж өдөөсөө дуурах ганц ч хэвлэл сэтгүүлчийг Путин үлдээгээгүй. Беларус улсад ковидын үеэс хойш Лукашенкогийн хяналт хэр хэмжээнээс хэтэрч ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэвлэл мэдээллийг хянаж сэтгүүлчдийг хорж бие даасан мэдээллийн сувгуудыг экстремист гэж зарлаж нэр хүндийг гутаасан юм. Мьянмар улсад цэргийн эргэлтийн дараа хараат бус бүх хэвлэлүүдийг хааж олон сэтгүүлчийг баривчилсан бөгөөд олон улсын хэвлэлүүдийг ч хааж зөвхөн цэргийн хяналттай мэдээлэл түгээж байгаа. Дээр өгүүлсэн 5 улсын замаар Монгол улс орж байна гэхэд хэстгэргүй үйл явдал манай дүрнсөөр байна. Дарангуйлагчид чөлөөт хэвлэлийг устгахдаа 5 үе шатыг дамждаг бөгөөд манай эрх баригчид эдгээр үе шатны 3 дугаарт ирлээ. Энэ бол Хонконгийн жишээн дээр гарсан билээ. Энэ шатанд дарангуйлагчид цагдаа хүчний байгууллагыг ашиглаж сэтгүүлчдийг мөрдөх тагнах редакцууд руу нэвтрэх оролдлогууд гарч эрүүдэн шүүх зэргээр ноцтой үйлдэл гаргаж эхэлдэг. Монголд одоо өрнөж буй үйл явцыг анхааралтай ажиглаж чөлөөт хэвлэлээ хамгаалахын төлөө иргэн бүр тэмцэхгүй бол дараагийн шат руу шилжих эрсдэл өндөр байна. Чөлөөт хэвлэл устгахад үндсэндээ хоёрхан алхам үлдлээ. Тиймээс олон нийтийн сонор сэрэмж хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцэл энэ үед хамгийн чухал болоод байгааг монголчууд ойрын өдрүүдэд харж байгаа байхаа.